за мэдлэгийн мэдлийг бүтээлцэж ирээдүйг хамтдаа бүтээж яваа эрхэм багш болон энэ туран цугласан оюутан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсын боловсролын их сургуулийн төрөлхтөн урлаг технологийн сургуулийн төрөлхтөн урлагийн багш мэргэжлийн 2 дугаар дамжааны оюутан Баттамрын өвгтэй оюун зээн мэндийг би ихтлээ танилцуулахад бэлэн болоод байна. Бид өнөөдрийн ихтгэлээр энэхүү агуулгын хүрээнд авч ярилцсан дижитал 90 үеийн боловсролын орчинд ингээд суралцж буй Gen Z үеийн оюутнуудын суралцсан онцлог анхаарал төвлөрлийн байдал мэдээлэл хүлээн авах боломж болон мэдлэг эзэмших хэв маягийг ингээд тодорхойлох улмаар тэдгээр онцлогт нийцсэн сургалтын арга зүйн боломжийг судлах ийм зөвлөгөө хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн байгаа. За энэ зорилгуудаа тулгуурлаад судалгаа хийсэн. Судалгааны үзүүлэлтүүдийг дараах байдлаар харуулж байна. За ингээд бид дараах судалгааны дүгнэлтэд хүрсэн. Судалгааны үр дүнгээс харахад Gen Z үеийн оюутнуудын суралцах хэв маяг визуал мэдээлэл практик үйл ажиллагаа бол интерактив оролцоонд ингээд суурилж оюутнууд зураг видео үзэх мөн өөрсдөө ингээд турших замаар илүү хурдан ойлгож үр дүнтэй суралцж байна. Харин хоёрдугаар судалгаанд оролцогчдын ихэнх нь ингээд гар утас болон сошиал медиаг анхаарал сарниулах олж үзүүл болтгоо гэж үзсэн. За хичээлийн явцад гар утсаа оролцох тогтмол шалгах хандлагатай байдаг. За мөн 3 дугаарт гэх юм бол оюутнууд анхаарал төвлөрүүл харьцангуй богино хугацаанд байдаг. Учир нь биш үү? Хичээлийн агуулгыг урт бус жижиг хэсгүүдэд хуваах шаардлагатай байна гэж үзсэн байгаа. Суралцах хэлбэрийн хувьд болохоор ингээд дан лекцийн буюу багш төвтэй сургалтын сургалтын оюутнуудын идэвх оролцоог хангалттай дэмжихгүй байгааг ингээд харуулсан. Иймээс давтан хичээлийг илүү сонирхолтой, үр дүнтэй болгохын тулд хэлэлцүүлэг, багын ажил, практик даалгавар, кейс болон захим хэрэглэлтэй хослуулах нь зүйтэй гэж үзэж байна. За мөн зурагт нь сургалтын орчин багшийн зах арга барил, хичээлийн сонирхолтой байдал, оюутнуудын ойлголт, оролцсон, шууд нөлөөлөлт нь ажиглагдсан. Харин талаар гэх юм бол гар утас болон дижитал төхөөрөмжийг зөв зохистой ашиглаж чадвар суралцаад эргээд нөлөөлөх боломжтой юм байна гэж үзсэн. Гадаадын судалгааны үр дүнтэй ингээд харьцуулаад үзэх юм бол энэхүү судалгааны дүгнэлтүүд олон улсын судалгааны чин хандлагатай нийцж байгаа. Тухайлбал Gen Z үеийн суралцагчид визуал, практик, интерактив болон технологи суралцсан сургалтын хэлбэрийг илүү төвтэй болохыг ингээд олон судалгаанд тэмдэглэсэн байна. Шорик болон бусад судлаач нарын судалгаанд Gen Z үеийн оюутнууд идэвхтэй визуал болон хийж ингээд өчгөд суурилсан сургалтын хэлбэрийг илүү үр дүнтэй хэрэглэдэг болохыг ингээд онцолсон. Хасын судалгаанд болохоор хэдэн цахим орчин суурилсан боловч ингээд багш болон ангийнхантайгаа ингээд харилцах, ярилцах, хамтран суралцах боломжтой сургалтын загварыг илүү үздэг гэж ингээд дүгнжээ. За эдгээр судалгааны үр дүн ингээд манай судалгаанд ихэрсэн хичээлийн агуулга ингээд богино ойлгомжтой хэсгүүдэд хуваах, видео, зураг, инфографик, кейс болон практик даалгавартай хослуулж уялдуулаад лекцээ болохоор ингээд асуулт хариулт хэлэлцүүлэг, багын ажил, захим хэрэглэлтүүдтэй уялдуулах шаардлагатай гэсэн зүйлтэй нийцж байгаа. За мөн федератив болон бусад судлаач нарын судалгаагаар Gen Z үеийн оюутнууд мобиль сургалт буюу гар утасны сургалтыг хүлээн авахад хоёр зүйл ингээд чухал нөлөө үзүүлдэг гэж үзсэн. Технологи ашиглах болон өөртөө итгэл болон ингээд суралцсан үйл явцаас авах таатай мэдрэмж ингээд чухал нөлөөтэй болох юм гэж тогтоосон. Тэгээ гар утас дижитал төхөөрөмжийг сургалтын зориулалтаар ингээд хяналттай зохистой ашиглах нь ингээд шаардлагатай гэж гэсэн манай судалгааны саналтай ингээд уялдаж байгаа. Иймээс энэхүү судалгааны үр дүн нь зөвхөн Монгол Улсын боловсролын их сургуулийн өрсөлдөөн урлаг технологийн сургуулийн оюутнуудын суралцсан онцлогыг ингээд тодорхойлоод зогсохгүй Gen Z үеийн суралцагчдын талаар олон улсын судалгааны нийтлэг дүнэлттэй нийцж байгаагаараа онол арга зүйн үеийн ачаал бүртгэлтэй юм аа. Ингээд дижитал 90 үеийн хурцтай өөрчлөлтүүд өсөө хөгжиж буй энэ үеийн оюутнуудын суралцсан онцлог ингээд судалсан энэхүү илтгэлийн өндөрлөж байна. Бидний өнөөдрийн судалгаа нь зөвхөн нэг сургуулийн нэг бүлгийг ингээд хамруулаад хийгдсэн хэдий ч ирээдүйн боловсролын чин хандлагыг суралцах төвтэй
суралцагч төртөө сургалтын шинжилгээ тодорхой үр нэмээр оруулах гэж бид итгэлтэй байна. Мэдлэг гэдэг нь ингээд зөвхөн хин нэгнээс ингээд бэлэн хүлээж авах зүйл биш. Харин хүмүүс хамтдаа оролцож бий болох зүйлээ. За ийм багш суралцагч бид ингээд цаг үеийн өөрчлөлтөд ингээд тасан зохицож илүү бүтээл уян хатан ингээд хамтдаа оролцсон суурилсан боловсролын орчныг ингээд хамтдаа бүрдүүлэх цаг иржээ гэж үзлээ. За ингээд анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.